1933 оны энэ өдөр Эвдора Браун гэгч Америк эмч мэдээгүйжүүлэх тариа хэрэглэн өвчтөнд юу ч мэдрүүлгүйгээр хоолой хавдрыг нь авсан байдаг. Энэ арга түүхэнд шинэлтийг хийж мэс заслын шинжлэх ухаан хөгжсөн төгтөө. 1991 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр 3 дугаар сарын 20-ны энэ өдрийг эмч нарын өдөр болгон тэмдэглэх болжээ. Олон улсын хэмжээний тэмдэглэлт энэ өдөр эмч мэрэгчлэрээ бахархах, олон нийтэд таниулан сурталчлах, эдгэрсэн хүмүүс эмчтэй чин сэтгэлийн үгийг хэлдэг өдөр болгон өргөжүүлэн тэмдэглэсээр иржээ. Тэгвэл энэ өдөр эмч нар өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх нэг өдөр юм. За өнөөдрийн нэгэнд эмч нарын хариуцлага, ур чадвар гээд өөлөх хүмүүс олон байдаг. Тэгвэл эмч нарын ачаалал ямар байгаа, нийгмийн асуудлаа хэрхэн зохицуулж байгаа нь орхигдчиход байгааг эмч нарын төлөөлөл хэлж байна. Ер нь эмчийн үйл ажиллагаа явуулахад одоо хамгийн их нөлөөлдөг зүйлүүд бол үйлчлүүлэгч өөрөө эрүүл мэндийнхаа талаар мэдээлэлтэй байх, дээрээс нь одоо хууль эрх зүйн хүрээнд үйлчилгээ авах ийм л асуудал яригддаг. Гэтэл өнөөдөр бол эрүүл мэндийн тухай хууль болон одоо эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд үйлчлүүлэгч нар маань бол бас төдийлөн одоо бас юу яаж суралцаж амжаагүй байна. Гэхдээ энэ бол цаашдаа сайжрах байх гэж бид найддаг. Өшөө дээрээс нь эмчийг одоо бас алдаа гаргахгүй байх, өөрөө одоо тусламж үйлчилгээгээ ямар нэгэн одоо эрсдэлгүй үзүүлэхэд бол одоо байгууллагын дотоод үйл ажиллагаа зохион байгуулалт бол маш их чухал үүрэгтэй. За энд бол тухайлбал эмчийг өөрт одоо шаардлагатай байгаа оншилгоо, тийм ээ, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, за тэгээд одоо ажиллах орчин нөхцөл, за тэгээд ажлын ачааллыг зөв зохион байгуулж өгөх, мөн одоо хийж байгаа тусламж үйлчилгээнд нь хэрэгцээтэй шаардлагатай байгаа хууль тогтоомж, стандарт, удирдамжуудаар бол бид нар хангаж өгч явах хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд халдвар төс өвчин судалгаагаар ч гэсэн зүрх судасны өвчлөлт дандаа нэг номерт байдаг. Түүний хүндрэл болохдоо нас оролтоо, шигдээсүүд тэр өвчний хүндрэл бол маш их байдаг. Тэр утгаараа манай энэхүү ам ихтэй энэ дүүргийн эмнэлэгч гэсэн энэ статистик үзвэл бас адилхан хэмжээтэй гарч ирдэг. За манай засгийн хувьд бол одоо хамгийн хүнд хүмүүс бол дандаа харуулттай хүмүүс энэ 2 дугаар бэмд элэгний дутагдал, элэгний цирроз, түүний хүндрэлүүд бол элэгний комд орсон, сусгалтж байгаа. За комын одоо байдалд ороод гарч байгаа гэмшлэнгийн хамгийн одоо хүнд хүмүүс бол одоо элэгний цирроз зөвхөн нэг ямиг бодод туушиж болохгүй л дээ. Энэ угаасаа л улс орон даяар эрүүл мэндийн салбар ямар байгаа вэ? Өвчлөл ямар байгаа вэ? Тэрийг нь бас баталцах хэрэгтэй хаана. Мэдээж март иргэдэд бол эрүүл мэндийн суурь боловсрол хамгийн чухал байдаг. Тэрний дутагдaltaаас болоод өвчнөө одоо хүндрүүлдэг, дээрээс нь нэмээд цаг их алддаг. Тийм ч учраас дараагийн шаталтаа эрэхтэй хүндэрсэн байдалтай ирдэг. Тэр нь бол одоо мэдээж хүндэрсэн хойно аль талдаа бухимдалтай байдаг. Нийслэлийн Баян зүрх дүүргийн Баян зүрх эмнэлэг дүүргийн 310 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Жил дунджаар 15-аас 17 мянган хүн энэ эмнэлгээр үйлчлүүлдэг гэж байна. Нэг эмч дунджаар 900-аас 1500 өвчтөн хүлээн авдаг. Эндээс 10-аас 20% нь өвчнөө хүндэрсэн үед нь эмнэлэгт ханддаг гэдгийг эмч нар хэлж байна. Эмч нар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ганцхан эмч гэлгүй бусад одоо эмнэлгийн салбарын ажиллаж бүгдэнд нь тулгамдсан асуудал маш зөндөө байгаа. Одоо эдийн засгийн байдлаас өсвөлээл эмч нар гэмэл тэгж байна. Эмч нарын цалин одоо хэдийг авж байгаа вэ? Бусад одоо энгийн бараг одоо гайгүй компанид ажиллаж байгаа үйлчлэгч одоо зүгээр ресепшн энтрээс хүрхээргүй тийм хэмжээний цалин бол авдаг. Яг нь эмчээр илүү цаг хийгээл арай жоохон нэмэлт авдаг гэсэн. Тэр болгон илүү цагаас авч чаддаггүй, хийж чаддаггүй тийм эмч нар байгаа. Гэтэ тэр илүү цаг гэдэг бол бүхэлдээ хүн 24 цагийн турш нойргүй хоноо. Тэгээд тийм авж байгаа цалин байгаа шүү дээ. Зүгээр ямар нэгэн тодорхой хугацаагаар нэг үндсэн ажлын цаг дээр нэг 4-5 цагийн нэмэгдэл юм 2-3 цагийн нэмэгдэл биш. Бүхэлдээ 24 цагийн турш нойргүй хонж одоо эрүүл мэндийн манан зогсож тэгжээж одоо цалингаа авч амьдралаа дэвшлүүлж байгаа. Мэдээж эдийн засгийн хувьд бол цалин хөнгөтэй холбоотой. За тэгээд эмчтэр бол одоо бол яг сурах орчин чөлөөтэй гэдэг ч гэсэн хэтэрхий одоо өдөрт ачааллаасаа болоод тэр болгон өөрийгөө хөгжүүлэх юм дээр бол цаг зарцуулж чаддаггүй. Энэ эмч хариуцлага алдсан. Тэр эмчийн буруутай үйлдэл гэж буруутгагддаг эмч нарт сайшаалтай зүйлч олон байдаг. Амьдрал үхлийн дунд тэмцэж байгаа өвчтнийхэн төлөө өөрийн нийгмийн асуудлаа хойшин тамдгаа эмч нарын төлөөлөл хэлж байлаа. Тэгвэл авдаг цалин хаанаач хүрдэггүй цагаан халаатнуудад тулгамддаг асуудал олон байгааг энэ удаагийн мэдээгээр хүргэж байна.